За өнөөдөр та нартайгаа тараг бүрэх тухай хуваалцах гэж байна. За өмнө нь Шамнар байна манай бичлэг дээрээс бас үзчихсэн байх. Таргаа яаж бүржсэнийг энэ удаа бол багш нь түүхий сүний тараг буюу тосдгийг аваагүй байгаа таргийг хэрхэн бүрэх тухай үзүүлье. За эхлээд мэдээж сүүгээ хөрвүүлээд ариутгаад одоо хөргөнөө. За сүүн маань ерөнхийдөө хөрөөд бараг биеийн температуртай болсон байна. За биеийн температурыг юу гэж ойлгох вэ гэхээр яг өхөр юм уу, үнэ юм уу, ямаагаа саахад нэг яг гарч байгаа сүүнийхэн дулаан байна шүү дээ. Яг тэр нь тараг бүрэх юу гэсэн үг. Бүлийн хэмжээс гэсэн үг. За та нартай би ийм температур хэрвээ боломжтой нь авчаарай гэсэн тийм ээ. Тэгэхээр энэ дулаан хэмжээг термометрийг хэрвээ харах юм бол 110-аас 115-ийн хооронд байхад нь хөрөнгөө хийж болно. За одоо бол багш нь ингээд температурыг харахад 111 111-ээс 112 Фahrenheit байна. За ингээд. За ийм үед нь яах нь хэдүүлээ хөрөнгөө хийх нь шүү дээ. 1 литр сүүнд 1 цайны аяга хэмжээтэй тараг орно. За хөрөнгөндөө бага зэргийн сүү хийгээд эхлээд ингээд сайхан хотгочих хэрэгтэй. Тэгэх юм бол хөрөнгө маань бас тарахад туслана. Хэтэрхий бүхэл хийчихээр бас сайн тарж өгдөг. За яг биеийн температурт одоо энэ хөрөнгө гэдэг нь бактери шүү дээ манайхаа. Ашигтай бактери тийм ээ. Тэгэхээр ашигтай бактери маань үржиж олон болно. Хэтэрхий хүүтэн болчих юм бол энэ чинь үржиж чадахгүй. Хэтэрхий халуун болчих юм бол одоо хүнээр бол одоо төлөгдөнө гэдэг шиг бас үржиж чадах болох нэ. За ингээ маш сайн хатгаж жагаад. Ингээ сүүндээ сайхан тарааж өгч жоод маш сайн. Хоол зэрэг сайхан амжиж өгнө. Ингээ жигчээ хороо нэр ер нь өргөхөд халуун ч биш хүүтэн ч биш яа гоё биеийн температуртай ижил хэмжээ байх юм байна. Бачина. За ингээ маш сайн самарсныхаа дараа өөр савнд юулээд за ингээд одоо маш сайхан хучаад аль болох дулаан байлгаж тараг маань сайхан бүрэлдэнэ. За манай энд орой жоохон сэрүүн байгаа учраас ингээд хучаад хоноолцоод болохоор байна. За та нар маань орон сууцнд тараг бүрж байгаа хүмүүс маань одоо ингээд таргаа даавуугаар хучичаад дукокныхоо гэрлийг асаагаад шууд дукокондоо хийгээд хоноолцож болно. Тэгэх юм бол бас гоё бүрэлддэг. Яг зөвхөн гэрлийн насаагаад дукокондоо хийчихнэ гэсэн үг шүү. Тэгээ ер нь дулаан байлгаж чадах юм бол тараг маань хурдан бүрэлдэнэ. Халуун наранд өдөр тавьсан байгаа бол нэг 2-оос 3 цагийн дотор бол бүрэлдчихнэ. За ийм сэрүүн нөхцөлд бол нэг 7 цаг, 8 цаг болж иж бүрэлдэнэ. Тэгэхээр өөр өөрийнхөө орчиндөө тааруулаад бас хүүтэн дулааны тохируулаарай. За өчигдөр бүгдээрээ бүрсэн таргаа өнөөдөр задлах гэж байна. Орой нэг 6-7 цагийн үед хучаад орхисон. Одоо өглөө 8 цаг болж байна. За таргаа задлахдаа эхлээд ингээд дээжийг аваад таргандаа буцааж ингэж өгнө. Багш нас мэддэггүй байж байгаа төдөө ирээд мэдэж авсан. За энэ ингээд өглөө 8 цаг гэхэд нэг жоохон бас юу асан багаз. Эсэг тал руу орж ийн. Тэгэхээр та нар маань
одоо хөрөгчөндөө хийгээд бүр өвтгөн болгоод нэг 2-3 цаг болоход маш гоё өвтгөн болчдөг. Тэгээд хэрглэж болно. За энэ маань түүхий сүүний одоо тараг учраас тослогтойгоо байгаа гэсэн үг. Сүүний тослогтойгоо тэгээд ашигт бактеритай тэгээд сүүнд агуулдаг бүх шимжидээд байгаа учраас одоо хичээл сургууль орохоор хүүхдүүдтэй яг энэ түүхий сүүний тараг өглөө хичээлд явахаас өмнө нэг аяга идүүл занших юм бол ерөөсөө дархлаа нь унах гэсэн ойлголт байхгүй. Дархлаа нь маш сайн дэмжигдэнэ. Ханиа томноос сэргийлнэ. Биенээс бас хор одоо утааны хорны бохирлыг гадагшлуулах тусалдаг шүү. За тэгээд та нар маань түүхий сүүний тараг бүрээд групптэй хуваалцаарай.